Та хариулахгүй ч байж болно. За үзэгч та бүхнийхээ энэ оройны амар амгалан айлтгая. Би нэг зүйлийг бас эхнэд нь жаахан ташлуулж хүндэтгэлтэй хэлье гэж бодож байна. Сэтгүүлч миний хариулахгүй байж болно гэдэг нэвтрүүлгийг үзэгчид хүргээд 214 дугаар хүргэсэн байдаг. Тэр нийгмийн зүтгэлтнүүд Монголын алдартай хүмүүсийн тухай сайхан цайдаг бас авч үлдсэн дэх баярлалдаг давхан санаж байгаа. Миний нэр дээр үүдэг зохиолч ирэх нь над дээр үүдэг хариулахгүй байж болно нэвтрүүлгийг дөрвөлжлүүдийн хийх болсон дэх баярлж байна. Тэг юмдаг бэлгшээд байдаг. Анхны дугаараа ямар зочин авах вэ гэж бодож сууж. Самбил дундвын чулуун Эрдэмийн зэрэг 2017 он түүхийн шинжлэх ухааны доктор, Эрдэмийн цол 2010 он профессор, 2019 он шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн академич, албан тушаал 2020 оноос соёлын сайд. Төрөө зохиолч шүү. Тэгээ юмнэг бэлгшээлтэй Монгол улс соёлын яамтайч боллоо. Соёлын сайдын өрийг гэж таныг өрсөн өрлөг хүлээж авсан баярлалаа. За 24 жилийн дараа бие дааж соёлын яам байгуулах гэж байгаа. За яг л үүндээ соёлын яам гэдэг дуугар биш л дээ. Үндэсний соёл тусгаар тогтнол Монголын их үнэмшил тийм ээ. Энэ улс олон мянган жилийн түүхтэй ард түмний оршин байхын тулд зайлшгүй зүйл. Одоо ажил аваад цаашаа бодогдож байгаа төлөвлөж байгаа юмнууд бий тийм ээ. Нэлийн юмнууд байгаа да. Үнэхээр соёлыг ярих гэж байгаа бол оюун сэтгэлгээний хувьд ч ярих хэвээр бас дэд бүтцийн хувьд суур одоо үндсээ ярих хэвээр. Тийм учраас Монгол Улсын засгийн газраас сүүлийн 2 жил бол урд өмнө нь түүхэнд байгаагүй соёлын их бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа. Чингис хааны музей, хаад язгууртны музей, Монголын үндэсний номын сан, Монгол Улсын соёлын өвийн төв, байгалийн түүхийн музей, үндэсний урлагийн их театр, Монголын археологи ухсаатны зөв музей гэдэг энэ цогц том бүтээн байгуулалтуудыг засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулаад ингээ явуулж байна. Хоёр дахь асуудал нь бол нөгөө та бүхний үед бэлдсэн системтэй, бодлоготой бэлдсэн боловсон хүчний асуудал маань нэлээд саармагчдсан. Соёлын яам 4 жил биш 40 жил түүнээс илүү жил оршин тогтнох үндэс бол боловсон хүч. Тэр боловсон хүчний суурь судалгаануудыг бид нэр хийгээд ер нь бол боловсон хүчин дээрээ цаашаа яах вэ? Сумын соёлын төвөөс соёлын яамны ажилтнууд хүртэлх энэ боловсон хүчнийхээ асуудлыг зэгсэлж авах хэрэгтэй. Нөгөө талаас соёл өөрөө өөрийг нь тээж явах эдийн засгийн чадамжтай байх хэрэгтэй. Бусдын цараа харахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манай соёлд тийм соёл урлагт тийм нөөц байх. За тэгээд дараагийн асуудал бол бид нэр зөвхөн Монгол улсын газар нутгийн хэмжээнд Монголын соёлыг харж болохгүй. Бүс нутаг дээрээ биш юм гэхэд Монгол туурхтан дээрээ тоглож чаддаг болох хэрэгтэй. Би заримдаа гайхдаг юм. Би хойшол асууж шүү. 60 хэдэн онд Чингисийн хөшөөг байгуулах гэж нэг хэсэг хүн бараг хэлмэдэг нь хэлмэдэж 90 зэрэг гаргаж байгуулж ирсэн. Нэг хэсэг нь юу болж байгаа юм гэж хэлсэн. Одоо нийгмийн эдийн засгийн байгууллагаар одоо Чингисийн музей байгуулах гэхээр энэ юу болоод байна гэж хараад байгаа юм. Энд дургүй хүчин гэж арай байдаг юм шиг үстэй. Би бүр тэгж айгаад байгаа шүү гэж. Ёстой бараг хариулмааргүй юм би надад. Тэгэхээр монголчуудын хувьд үн цэнтэй нэг хэдхэн зүйл байна. Бидний монгол хүн гэж өөрийгөө мэдэрдэг юм бол Монголын газар нутаг. Энэ газар нутаг дээр үүсэж, төр улсаа байгуулж, мандал буурлыг үзэж, хүндрэлтний түүхийн бүхий л нухчааг даван туулаад өнөөдөр үлдэж хоцорсон тэр өөрийнхөө газар нутгаар бардсан бол Монгол. Энэ түүхийг бүтээх явцдаа хүндрэлтний өмнө өөрийгөө харуулж чадах илэрхийлэмж нь Монголын эзэнт гүрэн. Тэр эзэнт гүрнийг байгуулж өгсөн бахархлынх нь эзэн нь их эзэн богд Чингис хаан. Их эзэн богд Чингис хаан бол бусад эзэн хаадтай адилхан өөрөө байгуулсан эзэнт гүрэнтэйгээ мөхсөн хүн биш. Хэдэн үе угсаалж эзэнт гүрнийг байгуулж чадсан хүн. Тэгэхээр бид нар энэ их хаанда зориулж монголчууд газар нутаг дээр нь төр улсыг нь авч явж байгаа үр хойч нь энэ хаандаа зориулж юм бүтээх нь бол зүйн хэрэг. Би бол энийг эсэргүүцэх битгий хэл энэний тухай баг ярих эрхгүй гэж боддог. Харин тийм. Би үл их өөрөөр баг сэжиглэх шиг бол. Манай тийм дайсан байдаг юм. 60-аад онд манай тэр хүнд цаг үед нэртэй том эрдэмтэд ч тэр төр засагч тэр
бүхэл бүтэн системийг сөрж Чингис хаана мандуулах гэж оролцсон. Одоо бүхэл бүтэн өөрөө өөрийнхөө эзэн болж чадсан эрх чөлөөт ийм нийгмийн үед их эзэн богд Чингис хаандаа зориулж зөвхөн нэрийг ашиглаж байгаа л музей шүү дээ. Тэгээ үүнийг одоо эсэргүүцэж ярих гэдэг бол бусдын өмнө бол ярихгүй ч гэж болох юм. Тий. Би Монголын нийгмийг яг нийн үгүй хэлэхэд бол үн цэнэ нэлээ алдчихсан. Энэ бол нийн үгүй хэл. Нийгмийн эдийн засгийн байгууллагын өөрчлөлтөд арчилсан замаар 30 жил боллоо бид нар. Хүндрэлтний сайхал замаар замж явна. Нийгмийн эдийн засгийн байгууллагын өөрчлөлтөд түүх судлалд өөрчлөлт орж ирсэндээ бас. Тэгсэн. Түүх судлалд бол хоёр том өөрчлөлт орсон юм. Нэг нь бол хаалттай байсан архивын материал дэлхийн ертөнцид нээчихсэн. Энэ нь түүхийг судлах талбарыг орон зайг бий болгож гэж. Нөгөө нэг нь бол нэг үзэл баримтлалыг баримтлаж судалж байсан парадигм өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл зөвхөн марксист онолыг баримтлаж түүхийг харж байсан бол иргэншлийн онол, бусад онолуудыг баримтлан түүхийг судлах боломж бий болсон. Түүхч хүн бол ямар ч үзэл сурталаас, ямар ч ийзмээс өөрийгөө чөлөөлөж түүхэн үйл явдал, түүхэн зүй тогтолыг судалж явах хэрэгтэй. 1992 онд болов. Гадаад Монголын тусгаар тогтнолын дотоод нууц гэдэг нэг өмнөд хөршөөс нэг Эрдэнэтийн ном гараад. Бид нар ууралд нэвтрүүлэг хийлээ үрэмөр шин. Солиороо тайтэр гэл манайг бол улс энэ гэл. Тэгсэн чинь маргааш нь Бямсарган засгийн газар тийм бичиг ирсэн байсан. Хятадч зэд явнаас. Танайд үндэсний телевизээр чи энэ нэвтрүүлэг явж байна. Манай тэр Эрдэнэтийн санал болгох Хятадын засгийн газрын санал биш ээ. Манайд ийм солиотой ус зөндөө байдаг юм аа гэсэн ингээд Бямсарган хариуд нь тэр өчигдрийн нэвтрүүлэг Монгол Улсын засгийн газрын бодлого биш ээ. Манайд бас танах шиг солиотой сэтгэл зөндөө байдаг юм аа гэж хариулсан гэж нээж ирсэн. Тэрэн шиг ер нь байна. Түүх соёл хоёроороо улс орныхоо тусгаар тогтнолын дархлааг тогтоох гэдэг бол том зүйл тийм. Хүн төрөлхтөнд одоо хамгийн хөгжлийн сайн загвар болж хөгжиж байгаа улсуудыг л харж байгаа. Эдийн засгийн хууч чадамжтай боловч оршин байх дархлаагаа хүнээ яг ийм өв соёл, уламжлал, өөрийн үнэт зүйл тэргээрээ л одоо цэнэглэж авч дархлаагаа бий болгож байгаа шүү дээ. Түүх бол харахад процесс боловч түүх бол хүнд өгч байгаа ой санамж баггүй юу? Ой санамжтай хүн гэдэг бол очих ирээдүгээ сайн төсөөлж чадна. Би таныг Монголын түүхтэй холбоотой гаднаас маш их юм оруулж ирсэн буянтай гэж сонссон үнэн үү? Тэндээсэндээ тийч хэлэхгүй байх л да. Ер нь нэлээм авчирсан буянтай гэж би сонссон шүү. Үнэн. Ямар ч байсан дэлхийн бол нэг 20 гаруй орны 40 гаруй архив номын санд би ажилласан. Монгол хүн хөл тавиагүй тална. Тэрнэ. За нэг 10 гаруй мянган хуудас материал авчирсан байж магадгүй. Тэр нь Африкаас бусд бүх улс орн дээр Монголын хол өгтөлтэй дурсгал байдгийг. За шинэ жилийн өмнөх нэг сайхан боллоо. Би оролцсон. Би энд дэштэй хүнийхээ хувьд их бахархсан. Зүгээр би яг миний бодол шүү. Тэр 5-6 хаан цагийн хооронд Монголын ард түмэн тэгж нэгдэж байна гэдэг бол энэ юу гарч үндэшгүй үнд дүн шүү дээ. Даарч байна уу? Өвдөж байна уу? Өлсөж байна уу? Шахан сэтгэл эмзэглэж байна уу? Тийм биз дээ. Тэгэхэд тэр нэгдлэг гэдэг бол ямар гайхамшигтай. Монголчуудаас нэг нэгдэх юм дээр юм уу? Зөв юм дээр яаж ард түмэн сугаддаг би бахархсан. Энэ санаачлалыг хаанаас гарсан? Эндээс яах юм асуух гэдэг. Тэ соёлын яам үр хойжоогийн төлөө гэсэн олон ажлуудыг хийх ёстой. Энэ бол манай үүрэг. Хүүхдийн асуудал бол хэн нэгний, хэн нэг байгууллагын, хэн нэг төрийн институцийн өмчлөлийн асуудал биш. Хүүхдийн асуудал бол таны ч миний ч асуудал. Монголын ард түмний асуудал. За шинэ жилийн өмнө ковидын энэ хүнд нөхцөл байдал ийм үед манай урлаг соёлын одоо алдартнуудаа оролцуулаад за мөн одоо урлаг соёлын Монголын төдийгүй Монгол туурхтныхаа алдар сууднуудыг оруулаад Монгол туурхтны төдийгүй дэлхий дахинд алдарсан энэ хүмүүсээ оруулаад ингээд нэг цар хүрээтэй хүмүүс үзчих бас нэг эргээд дурсчих
Монгол хүүхэд Монгол соёл захим тоглолтыг зохион байгуулж бүхний хүүхдийн төлөө буюу хүүхдийн төлөө фонд гэж хуучин байсан. Энийг одоо агуулгаар нь яг тэр хэвээр нь гэсэн үг биш шүү дээ. Агуулгаар нь одоо дахин сэргээгээд тэгээд тэрэнд нь одоо соёлын яам зохион байгуулалт хийж өгөөд энэ тоглолтыг хийсэн. Ийм том хэмжээний цар хүрээтэй тоглолт Монголын түүхэнд болсныг би хувьдаа санахгүй байна. Түүхчүүний хувьд. Би ч бас Ийм том ард түмнийхээ хувьд нэгдэж нэмэр хандива сэтгэлээсээ одоо хоримтлуулж үнэн сэтгэлээсээ үр удмынхаа төлөө, үр хойчийнхаа төлөө нэгэн цэг дээр төвлөрсөн тохиолдлыг бас багхан санаж байна. Энэ ажлыг ингээд яваад ирэхэд би өөрөө хүртэл гайхсан шүү дээ. Анх бол ерөөсө бодож ирсэн. За энэ ч явахгүй нэг баларх багтаа л гэж бодож ирсэн. Тэгээд маш их урам орстой, маш их одоо урам өгч магадгүй 2008 оны Олимпиас хойш ингэж нэгдсэн ч юм уу ч юм. Монголчууд. Монголд нэгдэл хүүхдийн төлөө гэсэн нэгдмэл санаан дээр яаж нэгдэж ийн вэ гэдэгт л байгаа юм да. Тэрийг харах нь гоё яах вэ? Харах л шаа. Би ч орхон сони биш. Яадаг бол нэг 200 сая юм уу 100 сая зөвлөх байхдаа шуул юм бол яг хуу ажлын эхлэл юм да гэж бодож ирсэн чинь тэр ард нь хүүхд яолгийн тоглоомынхаа бэлгийн хүртэл явуулна гэдэг чинь. Тийм байна. Нэгт хоёр нэг юм бас таслаас суучлаа байна. Ярьсан дүн. Тэгтэл энд ийм гараад байгаа. Энэ хүүхдийн төлөө фондын хандив цогцолох ажлыг бол танай яамны ажлын хүрээнд хамрагдахгүй гэл нэг хэсэг ярилаа да бас. Хүүхдэд урлаг хамаагүй биш. Тэр урлаг соёл чинь Монголын нийгмийн бүх давхархын хамаатай. Хүүхэд соёлын яамд хамаагүй юм чинь бас уул уурхай яамд хамаагүй л дээ. Уул уурхай яамд орсон ашигт малтмалын мөнгийг хүүхдэд хамаагүй гэдэг бол болчих л доо. Энэ тийч яг адилхан шүү дээ. Би яагаад соёлын яамны асуудлыг нэлээд хүүхд рүү анхаарал хандуулдаг юм бэ гэхлээр Монголын нийгмийн нэлээд сэвтчихсэн нийгэм байна. Би Монголын нийгмийг яг нийн үгүй хэлэхэд бол үн цэнэ нэлээд алдчихсан. Монголчууд одоо бас нэлээд ийм асуудал болсон байгаа. Энэ бол нийн үгүй хэл. Ер нь ийм нийгэм бол миний өмнөгч ярилцлага дээр байна. 1911 оны хувьсгал ялсны дараа 15 онд Хяактын гэрээгээр Монгол тусгаар тогтнолоо алдаад 19 онд бороо өнгөрөн орж ирэхээс энэ хоорондын 4 жил бол Монгол юм үнцнийг болсон. Дээрээс нь Багаадын үед юм байсан. Тэгэхээр бид нэр ийм сөрөг түүхэн юмыг туулсан хүмүүс сайн нийгмийг бүтээхийг л бодно. Бат бэх дархлаатай. Тэр сайн нийгмийг бүтээхэд чиглэгдсэн зүйл бол зөв хүмүүжлэлтэй Монгол хүүхдийг бий болгох. Одоо 10 настай хүүхдэд зөв бодлого явуулахад 2 засгийн газрын дараа 20 настай зөв хүн бий бол. Тэгж байж нийгмийн бүхэл бүтэн нэг үеийг эерэг биш юм ахэд эйдүү нийгэм бий болгож чадна. Тэр нь дараадаа төлөвшөж ингэж авч явах юм л юм байна. Одоо та боддоо ингээд 1990 оноос хойш хүүхэд очиод тоглолцох газар хаа вэ? Хэдэн моол л байна шүү дээ. Том супермаркетүүд. Одоо эн чинь бас бүхэл бүтэн улс байна. Хүүхдийн номын сан, тоглог, хүүхэл дайн театр, хүүхэд залуучуудын соёл амралтын газар, хүүхдийн чөлөө цагаа өнгөрөөх, хүүхэд уран бүтээлээ төөрөх, хүүхэд одоо эцэг ихтэйгээ соёл өвтөгөө танилцах ийм боломжтой. Бид нар нэг судалгаа хийсэн байдаг. Музейнуудад 7 хоногт хэдэн хүүхэд үзэж байна вэ гэж 200. Улаанбаатарын музей шүү дээ. 9 сарын 1-нд үнэгүй болгоод 9 сарын 11-нд биш 14-нд судалгаа хийсэн байдаг. 14,000 хүүхэд үзэгдсэн. 14,000 шүү. Тэгэхээр бид нар сайн орон зай дэд бүтэц орчин бий болгоод өгөх юм бол очих хүмүүс байна. Хүмүүс цангацсан байна. Тим ямиг л одоо манай ард түмэн дэмжиж ийм юм бий болгочихосоо. Миний өр хүүхдэд одоо сайн сайхан нэг ийм орчин бий болоосоо, бүтээн байгуулалт бий болоосоо. Тэрэн дээр л одоо сэтгэлийн хандив өргөж байгаа шүү дээ. Нэг нь 1 төгрөгөө, 5 төгрөгөө тийм ээ. Тэгэхээр энэ би бол ард түмэндээ үнэхээр одоо энэ үйл ажиллагааг дэмжсэн маш их одоо баяртай байгаа.
манай урлаг соёлынхан ч гэсэн урам зоригтой байгаа. Харин урам зоригийг нь яахан тос биш усхий ийм одоо байдал харагдаад л байгаа. Эйгүй сэтгэл төрсөн. Тэгээд их хурлын эрхэм гишүүн. Тийм ээ? Инх ургаа шүү дээ. Ажил хэрэгж болгож төм төрөглөө шүү дээ. Мөнгө болон гэмт хэрэгтэн бол чулуу мөнөөсөө мөө. Бараг хариуцлага тооцоо, улс төрийн хариуцлага тооцоо гэд тэнд нэг хүн албан ёсоор төрийн хэвлэл дээр мэдээлэл одоо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд байхад таны үзэл бодлыг сонсох ёстой л дөө би. Хүүхэд соёл хоёроо улс төр хийж болдгоо маа. Энэ хоёр тоглоом биш. За яах вэ? Намайг хэлж болно. Сэтгэл зүрхнээсээ оролцсон Монгол туурахтан дэлхийн энэ одуудыг битгий доромжил. Монгол туурахтан бол соёл хүүхэд хоёрын төлөө л бид нартэй нэгдсэн юм шүү дээ энэ дэр. Тэгэхээр энд ахиж одоо энэ хүмүүс чи харж байгаа. Үгүй энэ Монголд яагаад юм хийж болдгоо юм бэ? Яагаад нэмэр болж болдгоо? Үндэстэн дамнсан доромжлол болж байгаа байхгүй. Магадгүй 20 тэрбум төгрөгөөр хийгдэх бүтээн байгуулалтыг 10%-ийг нь ард түмэн маань босгочлоо. Ямар ч хүнд үед 90 онд ямар хүнд үе байсан та мэднэ. Мэгжид чангараасгаа босгож ил байл. Нэг төлгөөч гисэн өгөөд бүхийн өргөөгөө босгож ил байсан. Бид санаачлаад Монгол туурахтан дэмжээд дэлхийн урлаг соёлын одууд тусалцаа үзүүлээд Монголын хүүхэд ирээдүй болсон хүүхдийн төлөө зохион байгуулсан ажил маань улсын их хурлын гишүүн Энквэрийн хэлсэн мөнгө угаах шинжтэй гэмт хэрэг гэж хэлсэн нь бол хэрвээ нотлогдвол би хариуцлага хүлээж чадна. Хэрвээ намайг нотолж чадахгүй болвол энэ хүн өөрөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Ард түмний чин сэтгэлээсээ өгч байгаа 5-10 төгрөгийг гэмт хэргийн шинжтэй мөнгө гэж хэлж байгаатай адилхан. Ард түмнээ сонгогдчоод ард түмний сайхан сэтгэлээр хийж байгаа үйлийг тэгж гутаанд оромжилж болохгүй. Энэ бол хариуцлагатай хүнээс гарч боломгүй үг. Ялангуяа энэ дээр бол одоо хуйлч хүмүүс, улс төрийн том албан тушаалтай, албан тушаал хашиж байсан, төр толгойлж байсан ийм хүмүүс нулимс унгаснаа Би асуух гэж дурсаж алтуугийн гуйлсан гэл яасан бол доо. ийм юм ярьж болохгүй шүү дээ. Энэ хүн тийм ээ? Ус төр нийгэм зэтгэлтэн эдгээр яагаад сочров? Гэнт тийм сайхан зүйл бүтээч гэж бодоагүй лгүй. Тэгэхээр сочирдсон шүү дээ хүн. Гэнт ард түмэн ингээд нэгдээд төр засгийн дэмжээд тэгээд урлаг соёлынхан Монголд байдгүй гадна дотныхонтойгоо нийлээд ард түмэндээ сайхан ингээд шинэ жилийн бэлэг барьцглаа чинь зарим хүн зочин шүү дээ. За би зүгээр яг үндэ өөрөөс чинь энэ хариултыг авах гэсэн юм. Тэгээд сэтгүүлч байгаа хувьд тэгээд нэг тийм сайхан үйл явдлыг тийм амын зүг юммаар юм уу арилгамааргүй байна. Би Монгол хүнийхээ хувьд, өдийн насныхаа хүний хувьд монголчууд цөөхөн үедээ их сайхан сугалдаг нэг сайхан үйл явдал болсон. Энэ тэг учир зүгээ олдох зүйл бэлэг цар түмэнд үл хайртай байгаа. Энэ сайхан бол хүүхдийн төлөө соёлын төлөө зөвийн бодсон байхад миний санаа бол энэ нэгтгэд би итгэл байгаа. Зүгээр тийм нэлээд тийм юу учраас би зориуд танаас асуусан. Тэгээ яг хуу урилга авчихсан баярлалаа. Жаахан тийм уг нь соёлын тухай сайхан юм ярмаар байлаа. Дараа уулзаж ярив. Баярлалаа. Санаа Түүхчин түүхэндээ хайртай, соёлын соёлын сайтай хайртай энэ хоёр юмд үнч яхад болох үстэй. Соёл түүхүүдийг нэг л юм даа Монгол ярдсан те. Монгол улс сайхан болно доо тийм ээ. Баярлалаа. Сая ихтэй бас. санаа зөв бол заяа зөв гэж. Сажил жив бол хүрэн, санаж жив бол бүтэн. Тэгэхээр ямар ч байсан бид нар бол бүтэн. Дахиад ч тоглоно. Манай урлаг соёлын хүчээ нэгтгэх нь. Яаж юм бүтээж болдгийг соёлын яам, соёл урлагийн салбарынхантайгаа харуулнаа. Баярлалаа. За таны ажил амжилт хүсье. Эргэн уулзъя тийм ээ. Сайхан. За баярлалаа. Баярлалаа.